Хэрэв та сөөргөөтэй хоолоо хорсдог, хоолны дараа гэдс дүүрдэг бол нэг төрлийн байгалийн эслэгийн талаар мэдэх хэрэгтэй. Энэ бол псилиум. Псилиум нь Plantago ovata ургамлын үрний хайснаас гаргаж авсан уусдаг эслэг юм. Усанд ороход гээр хэлбэртэй болж хоол боловсруулах замаар зөөлөн дамждаг. Сүүлийн жилүүдэд псилиумыг зөвхөн өтгөн хакитанд бус сөөргөөтэй хүмүүсийн хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих зорилгоорч судалж эхэлсэн. 2025 онд нийтлэгдсэн нэгэн эмэлзэн судалгаагаар хотоодны хүчил дарангуулах эмийн эмчилгээтэй хамт псилиум хэрэглэсэн хүмүүсийн шинж тэмдэг дан эм хэрэглэсэн хүмүүсээс илүү сайжирсан байна. Үүний боломжит шалтгаан нь хотоодны хоосрлыг илүү жигд болгоход дэмжлэг үзүүлэх, өтгөн хакитыг багасгах, гидсний бичил орчныг дэмжих, хэвлийн дотоод даралтыг бууруулахад туслах юм. Мөн псилиум нь гидсний ашигтай бактерийн хоол болдог тул богино гинжин тосны хүчил үүсхийг нэмэгдүүлж гидсний салстын эрүүл мэндийг дэмждэг. Псилиум нь хүчил дарах эм биш. Мөн сөөргөө гэмжилдэг бүтээгдэхүүн биш. Харин зөв хооллолт, амьдралын хэв маяг болон шаардлагатай эмчилгээтэй хамт хэрэглэхэд хоол боловсруулах тогтолцоог дэмжих нэг арга болдог тул бид нөхөн сэргээх эмчилгээндээ ашигладаг. Хэрэв псилиумыг хэрхэн зөв хэрэглэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл комент дээр 1 гэж бичээрэй. Бид таны чатаар мэдээлэл ирлээ. Та эслэг захиалах бол энэ дугаарт холбогдоорой.